Сайн залуусаа 1980-аас 90-ад оны үед хүүхэд залуус буюу өнөө цаг үеийн аав ээжүүд нь баг багтаа гадаа тоглож өссөн. Эмэгтэй тэд маань өнөө цаг үеийн шиг интернет, гар утас, PC тоглоом, соёл амралтын хүрээлэн гэх мэт чөлөө цагаа өнгөрөөх газрууд огт байгаагүй улмаас хамгийн аюултай болгоноор тоглодог байжээ. Энэхүү бичлэгээр дурдсан тоглоомуудыг хэрхэвч тоглож болохгүйг анхааруулж байна. Хамгийн ихэнд дурдах тоглоом бол гаражн дээр гүйх. 90-ад оноос энэ тентгүй байрны хажууханд зөвшөөрөлгүй янз бүрийн гаражнууд маш ихээр баригдсан байжээ. Тиймээс 2000-ад оноос гадаа тоглож байгаа хүүхдүүд хийх зүйл олдоогүй дээч гэхүү гаражн дээр дамжин өсөрч тоглодог байсан юм. Тэдгээр гаражууд өндөр нам, өргөн нарийн, бөөрийнхий, гурвалжин гэдэл янз бүрийн хэлбэр дүрстэй төмөр гаражууд байсан бөгөөд хамгийн аюултай нь гараж хоорондоо зай завсар ихтэй байсан юм. Тэрч бүхэл зарим хүүхдүүд өвлийн цагаар хичээлээ тараад гадуур хувцс цүнх хоёроо тайлж хайчаад үсэрдэг үеч байжээ. Мэдээж өвлийн цагаар гаражн дээр халтрах тохиолдол бүр их байв. Ингээд бодоход тэр үед аав ээж нь хүүхдүүдээ гадаа тоглохоор явлаа гэж бодтол хүүхдүүд нь гаражн дээр үсрээд явдаг байсан гэд бодохоор сонирн байгаа биз. Нөгөө талаар аав ээжүүд хүүхдүүдээ хаана юу хийж явааг хянаж чадахгүй анхаардаггүйтэй холбоотой болов уу? Бидний дурдах дараагийн тоглоом бол чавх. Чавх нь аливаа зүйлийг харавдаг зэвсэг төрлийн зүйл учраас аюултай нь ойлгомжтой. Гэвч 1990-ад оны дундуур Монгол улсад Эрээн хотоос хунцраар үйлдвэрлэсэн чавхнууд маш ихээр орж ирдэг байжээ. Тэдгээр чавх нь тод өнгийн хунцар бариултай бөгөөд хамгийн гол нь маш хол харавдаг байсан учраас хүүхэд залуусын дунд нилээд их алдартай болж эрэлт ихтэй байв. Юутай ч хэрвээ өнөө цаг үед хүүхэд болгон чавх барьж гүгээд байвал аав ээжүүд нь санаа зовхгүй байхын аргагүй юм. Дараагийн аюултай тоглоом бол үрлэн сумтай буу. Магадгүй та бидний харж буй үрлэн сумтай буу арай орчин үеийн загвартай бололтой. Юутай ч 1990-ад оны дундуур хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомуудын нэг нь үрлэн сумтай гар буу байв. Тухайн үед хүүхдүүд нэгнээ үрлэн сумтай буугаар буудан уйлуулах явдалч цөөнгүй байжээ. Тэгэхээр ямар хүчтэй бууддаг нь ойлгомжтой байгаа биз? Тиймээс нэг хэсэгтээ үрлэн сумтай буу зарахыг хүртэл хуулиар хориглож байсан удаатай. Дараагийн тоглоом бол шүдэн зээр тоглох. Гал бол хорвоо дэлхий дээрх хамгийн аюултай зүйл билээ. Тэгвэл 1990 болон 2000-ад онд хүүхэд багчууд хараа энэлтгүй тоглох явдал ихээхэн байсан бөгөөд хүүхдүүдэд тоглох газар бага байсныг ойлгож болохч галаар тоглоно гэдэг бол бүр арай л аюултай явдал юм. Тэд байрны гадаа янз бүрийн өвс, ногоож шатааж, модон чихрийн ирш болон гялгар уудыг хайлуулан дусаах гих мэтэр өөрсөддөө байж болох бүхэл зүйлсийг шатаан тоглодог байжээ. Тэрч бүхэл зарим хүүхдүүд пүүцнийхээ улны хажуу тал дээр шүтэнцний зургуулгыг хүртэл халуунаар нь нааж, гутлаа тоногддог байв. Дараагийн аюултай тоглоом бол чулуугаар байлдах. Тухайлбал хүүхэд залуус гүүр эсвэл далангийн хоёр талд хуваагдсан зогсчоод бие биен рүүгээ чулуу шиддэг байж билээ. Тэгээд түүнийгээ чулуугаар байлдах гэж нэрлээд тэр хүүхэндээ хөөрцөглөн баярлцгаана. Гэвч үнэндээ яг юуны төлөө яах гэж байлдаад байгаа нь хинч ойлгох аргагүй юм. Тэгж яваад толгоогоо хаглуулах тохиолдол бүр байдаг л нэгэн үзэгдэл байж билээ. Дараагийн тоглоом бол цэмтэн бөмбөг. Хүүхдүүдийн тоглох дуртай тоглоом бол яах аргагүй элсэн дээр тоглох. Элсэн дээр тоглодог хамгийн алдартай тоглоом бол элсэн бөмбөг мөргөлдүүлэх билээ. Ингэхдээ мэдээж бөмбөг нь хагаралгүй үлдсэн тал нь хожино. Тиймээс хүүхдүүд өөрийнхөө бөмбөгийг хатуу чанга байлгахын тулд цемтийг элстэй хольж бөмбөгийг хийдэг байв. Бүр цаашлаад хүүхүүд элсэн бөмбөг биш харин цемтэн бөмбөг хийчихсэн явж байх жишээ. Хүүхдүүд цемтэн бөмбөгөө ямар ч хамгаалалт бэлээгүй нүцгэн гараараа зуурснаас болоод гарын арьсан ч хаагарч цемент тэдний амьсгалын замаар дамжин уушгинд орох аюултай байжээ. Цаашлаад уушгинд орсон цемент нь ханиалгаж уушгийг хордуулна. Дараагийн зүйл бол машины араас зүүгдэх. 70-аас 80-аад онд дүрсгүй хөвгүүд залуус өвлийн улиралд машин, автобусны ардаас зүүгдэрч зам дээр гулсдаг байжээ. Тухайлбал тэд зээл 130 машин, трактор, троллейбусны араас зүүгддэг байсан бөгөөд тэр дундаа зээл 130-ын араас ихээхэн зүүгддэг байв. Үнэн дээр тэр үед
хотод одоогийн шиг машин их байгаагүй учраас аюул бага байсан гэлцдэг. Хэрвээ одоо тэгж тоглох юм бол тэгж тоглож байгаад унлаа гэж бодоход араасаа өөр машин дайруулах эрсдэлтэй. Мөн тэгж гулгаж байснаас болоод амиа алдаж байсан тохиолдлууд ихээхэн гарч олныг айлгаж байжээ. Дараагийн зүйл бол голио сорох. Үнэндээ голио сорох нь тоглоом биш боловч аюултай тоглоомод оруулахаас өөр арга байгаагүй юм. Учир нь хөдөө гарч амарч салхилж буй хөөгшөд голионы бүгс сорох нь сайн хэмээн сорж л орхидог. Тэгвэл яг үнэндээ үүнийг маш буруу аюултай үйлдэл гэж үздэг. Тухайлбал юу ч хамаагүй идэж орхидог Азийн орнууд л ургамлын харшлын өвчнөд царцааг эмчилгээ болгон хэрэгэлдэг. Харин голиог ерөөсөө хэрэгэлдэггүй. Учир нь голио нь махын эдэрштэн учраас эн тентгийн сэг зэм өгсөн мэрэгчээр хооллдог. Тиймгүй ихэнх голионы гидсэнд туузан хорхооноос эхлүүлээд 50,000 хүртэлх тооны 18 төрлийн шимэгч шавжны өндөг 140 орчим өвчин үүсгэх нян, вирус, бүр тахлын нян хүртэл байдаг. Голионы гидсийг задлаад үзэхэд янз бүрийн өвд туузан хорхоо нь бушгиралдаад гараад ирдэг. Мөн адуу, үхэр, өвс идэж байхдаа санамсаргүй тохиолдлоор голио идэж гидсэнд нь орсноор туузан хорхоо үржиж үхдэг байна. Хэрвээ туузан хорхоо хүний ходоодонд орох юм бол шулуун гидэс бүдүүн гидсэнд үржиж амьдараа өтний хоол болно. Мөн туузан хорхоо шулуун гидэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж өвчлүүлдэг. Туузан хорхоон өндг нь ам, шүлс, аяг тавг ор хүнчлөөр халдварлаж дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг. Тиймээс олны үгийг дагаж өөрийгөө болон үр хүүхдээ хордуулахгүй байхыг хүсье. Дараагийн дурдж буй тоглоом Mortal буюу Pog. 1990-ад онд хүүхэд залуус алхаар нүдэн тэнэглэгсэн ундаа пивний бөглөө болон Mortal-оор тоглож өссөн. Тэр дундаа хүүхэд залуус Pog буюу Mortal-ороо хандаж, нүхтэж, шүүрч тоглодог байж билээ. Гэтэл Mortal нь үнэндээ бохирын өвчнөөр өвчлөх шалтгаануудын нэг байв. Хандна гэдэг нь Mortal-о байрны гадаах хан руу ойлгон шиднэ. Тэдгээр хан нь ихэвчлэн байрны бохир заваан булан тохой байх бөгөөд хажуугаар нь байрны булангийн шээс баас байх нь хүүхдэд нэг сонирн биш. Харин нүхтэх гэдэг тоглоом нь гудамж таралцсан ямар ч хамаагүй нүх рүү Mortal-о нислэн оруулж тоглодог. Нөгөөх Mortal нь картонын цаасаар хийгддэг байсан учраас хуучрах тусам ирэмгээрээ зузааран элдэв ням бактерийн үр уурхай болдог байжээ. Дараагийн зүйл бол сээр хугалах. Монголчууд өвлийн идштэй өхөр төхөөрвөл сэрийг нь чанаж мүлжөөд хуг цогтөг уламжлалтай. Харин зарим нутагт эрчүүд тэр дундаа цагаан сараар хоорондоо мөрий тавьж сэрний яс хуг цохих эр чадлаа гайхуулах нь ч байдаг. Цаашлаад эртний Монгол ёс заншил эр хүний эзэмших ёстой 9 дадал чадруудын нэгт сэр хуг цохих ёс заншил ордог байжээ. Тиймээс сүүлийн үед сэр цохих үзэгдэл хөвгүүд охтуудын тунд маш ихээр газар аваад байгаа билээ. Гэвч сэрний ясыг гараараа цохиж хугалах гэсэн боловч гарын сарвуу болон алганы шивнүр ясаа хугалах үзэгдэл маш их ихсжээ. Мэдээж та Монгол хүн л эмчин ёс заншлаа даган өөрөөрөө бахархах нь зөв. Гэхдээ ингэж байгаа та сарвууныхаа ясыг хугалчвал нэг хэсэгтэл хөдөлмөрийн чадвараа алдах бөгөөд хаглаанд орохч эрсдэлтэй юм гэдгийг санах хэрэгтэй болов. Магадгүй дээр тоглоомудаас ч илүү аюултай тоглоом байсан болохыг ч үгүйсэхгүй юм. Хэрвээ тийм тоглоом байсан бол та бүхэн доор хэсэгт комментээр үлдээгээрэй. Мөн өнөө цаг үед гадаа тоглох нь 90-ад оноос ч аюултай байж мэднэ. Учир нь Улаанбаатарын иргэдийн хувьд өвөлдөө дэлхийд хаанч байхгүй хорт утаанд амьдарч зундаа хөрсний бохирдолтой газар амьдарч байна. Цаашлаад стандартын бус тоглоомын талбай хаанч тог зохиж мэдэх цахилгааны ил утаснууд мөн хаанаас юу ч нураад ирж мэдэх аимшигтай орчин бидний иргэн тойронд байгаа билээ. Энэ хүрээд бидний бэлдсэн мэдээллүүд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.